Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкром эхлэхэд бэлэн боллоо. 2017 оны 12 сарын 15-ны Баасан гарагийн өглөө үйл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилладаг Элис үйлчлүүлэгчдтэй байшин үзүүлэхээр тохиролцсон байжээ. Энэхүү байшин нь 2017 онд 6.9 сая канад доллараар зарагдгаар байсан 3 давхар том хаус. Байшингийн дотор засал нь бетон эзтэй, маш өндөр таацтай, гантиг чулуун угаалгын өрөөтэй, тухайн үедээ мод болж байсан шилэн тоосгаанаар чимэглэгдсэн байв. Том цэцэрлэг түрээлэн тенсний талбай, чакузитэй ба дотор засал нь яг л тансаг зочид буудлын лобби шиг. Бассейн гэхэд гадна олон, дотор гэж хоёр байхаас гадна саунтай. Зойрын давхарт нь 6 машин зэрэг багтах гаражтай. Торонто хотын төвөөс холгүй Брайл Пэт хэмээх нам гүм ой мотор хүрээлэгдсэн тансаг бүс. Энэхүү хаусыг эзэмшигчид нь Канадад танихгүй хүн гэж байхгүй асар их хөрөнгөтэй Бэри Шерман болон түүний эхнэр Хани Шерман нар бөгөөд Канадын хамгийн баян хүмүүсийн 12-т жигсдэг. Тэд Канадын эмийн үйлдвэр болох Apotex компаниг үүсгэн байгуулагчид юм байна. 11,000 гаруй ажилтнтай улс төр бизнесийн хүрээний хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Шермний гэр бүлийн байшин гүйцэхээр ирсэн хүмүүс нь хятад баян хосууд байв. Тэднийг зуучлагч Жао авчирсан бөгөөд байшингийн эзэдийн зуучлагч Элистэй хамт нийт дөрвөлээ байшинд орцголоо. Байшингийн автомат хаалга онгойход хашаан дотор 10 гаруй жил унсан хуучин Lexus маркийн машин зогсжээ. Шермний гэр бүл асар их хөрөнгөтэй мөртлөө маш даруухан харамж гэж хэлж болохоор амьдралгаараа алдартай. Компани захирал Бэри 13 жилийн өмнө авсан хуучин машинаа өөрөө барьж явдаг, хувийн хамгаалагч эсвэл жолоочгүй. Эхнэр Хааны нь гадаад руу томилолт эсвэл аяллаар явахдаа үргэлж энгийн ангилалд нисдэг. Зочид буудлын шампунь, ангижруулагчийг дуустал нь хэрэглэж хувцас супермаркетаас эсвэл хуучин барааны дэлгүүрээс авч өмсдөг эмэгтэй ээжээ. Тэрээр зүгээр л шин гэдэг шалтгаанаар илүү мөнгө төлөх дурггүй. Зөвхөн үн цэнтэй зүйлд мөнгө зарцуулдаг зарчимтай байсан. Ингээд хятад хосууд зуучлагчдын амт байшин руу орж зочны өрөө галт тоогоо гэд өрөөнүүдийг нэг нэгээр нь үзэж эхлэв. Гэвч өрдөө 15 минутын дараа байшингийн эзэд болох Шерман хосууд Силбермет зогцуулж олдсон. Энэхүү эрг нь Канадад маш алдартай бөгөөд одоо хүртэл эзэн холбогдогч нь олдоогүй нээлттэй эрг юм байна. Нас орсон хосууд асар их хөрөнгөтэй байсан тул тэднийг нас орсны дараа өв залгамжлалтай холбоотой 100 гаруй шүүхийн маргаа үүсч хүүхдүүд, хамаатан садан, найз нөхөд, компани хамтрагчид гэд сэжиглэж болох маш олон хүн гарч ирсэн. Цагдаагийн газар маш их дарамтанд ажиллаж гэмт этгээдийг барьж чадаагүй тул олон нийтийн шүүмжлэлд нэлээд өртсөн байдаг. Хэрэг гарах орчин нөхцөл нь Агата Кристигийн нууцлаг романтай төстэй. Шерман хосуудын хүүхдүүд болон ойрын хүмүүс хувийн мөрдөгч хөлсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хэрийг илрүүлэх бодит мэдээлэл өгсөн хүнд 35 сая канад доллар амласан байна. 2017 оны 12 сарын 15-ны өглөө байшинд хамгийн ихэнд ирсэн хүн бол үйлчлэгч Нелия. Тэрээр өглөөний 8:25-д ирэхэд байшингийн гадаа Ханигийн хуучин Lexus байх ба цас тагтаршин тогтож эргэн тойронд нь машины дугуйны мөр байсангүй. Үүдний хаалганы урд Торонто Стар сонин хэвтжээ. Бэригийн өглөө бүр уншдаг сонин бөгөөд Баасан гарагийн өглөөний сониноос гадна пүрэв гарагийн сонинч авагдаагүй хэвтжээ. Нелия пүрэв гарагт амралттай байсан тул яагаад 2 өдрийн сонино аваагүй гэдэг үлээ сонин юм да гэж гайхан гэрт оржээ. Үйлчлэгч Нелия гол хаалганаас сонинг аваад хажуугийн хаалгаар орохоор ирэхдээ нэг машин сигналцаар орж ирсэн нь Шерман хосын хувийн фитнес тренер Меган ям байлаа. Меган машинаасаа бууж тасгалан хэрэгслүүдээ барин хаалган дээр ирэхэд Нелия түлхүүрээр хаалгаа нээж хамтдаа гэрт ортол хамгаалтын систем унтарсан байв. Шерман хосууд шөнө унтахтааж гэртээ байхтааж хамгаалтын системийг үргэлж стей горимд тавьдаг гэжээ. Стей горим нь гэрт хүн байхад хаалга цонх гаднаас нэгдхийг мэдэрдэг. Нэлээ өглөө бүр ажилдаа ирээд нууц кодогийн энэ горимыг унтраадаг байв. Учир нь өдрийн цэцэрлэгч тренер болон бусад зочид орж гардаг тул систем унтарсан байх ёстой. Гэтэл энэ өглөө хамгаалтын систем бүрэн унтарсан байв. Хэсэг хугацааны дараа бойлер засварчид ирж зойрын давхрын техникийн өрөө рүү орж чимээгүй хүн багж хэрэгслээ зөөж ажиллаж эхлэв. Засварчин би өөр өрөө рүү огт ороогүй зөвхөн техникийн өрөө болон машины хооронд л явсан гэж сүлд мэдүүлжээ. Энэ оронд тренер Мегийн эздийг хайж эхлэв. Учир нь машин гадаа байгаа тул тэднийг байгаа гэж утсан ч хаанч харагдсангүй. Тэрээр Нелиягаас Шерман хосууд хаана нь бэлтгэл хийх цаг нь болчлоо гэхэд Нелия 2 давхартай байгаа юм болов уу гэд дээшээ гарч эхлээд 2 давхрын унтлагын өрөөнүүдээр ороход Хааны болон Бэригийн өрөөний орунжил яг л аялалд явсан юм шиг маш цэвэрхэн ураалтай. Ингээд угаалгын өрөө рүү ороход угаалтуур дээр усны тусалж байсангүй. Өглөө хосоод нүүр гар шүдээ угаасан шинж огт байгаагүй. Өвөл болж байхад байшингийн парнаас ус гоожиж хөлтгөөд байсан тул магадгүй цуслангийн байшин руугаа явцсан байх гэж бодоод 1-2 давхрыг шалгасан. Яагаад зойрын давхар руу бууж шалгаагүй гэвэл эцэд нь зойрын давхрыг бараг л ашигладаггүй байсан. Бэригийн өвдөг нь өвддөг учраас шатаар уруудах дурггүй.
Зорин давхарт бассейн амралтын өрөө байдагч ордгүй ээжээ. Нэлия Мегэнд тэд хоёулаа гэртээ байхгүй юм шиг байна. Хизээ ирхийг нь мэдэхгүй гэхэд Меган сони юм а. Өнөөдөр хичээлтэй өдөр шүтээ гэж гайхсаар өглөөний 10 цагийн үед байшингаас явлаа. Парны цас урчинд ажиллаж дуусаад хамт гарчээ. Гэрт одоо зөвхөн Нэлия ганцаараа үлдэж цэвэрлэгээ хийж эхэлсэн. Тэрээр нэг давхрын зочны угаалгаа өрөөрөө ороход шалан дээр хааныг утас хөвтжээ. Нэлия утас нь энд байгаа юм чинь гэртээ байгаа юм болов? Эсвэл түр Бэригийн машинтай гарсан юм болов гэж бодоод гараж руу ороход Бэригийн ундаг Саарл Мустанг нь байрандаа байсан. Дээрээс нь гадаа засан дээр ямар ч хөлийн мөр байгаагүй. Нэлия утсыг нь авч тавиад ажиллаж итэл цэцэрлэгч ирж ажилдаа оров. Ингээд өглөөний 10:45-ийн үед байшин үзгээр дөрөв хүн ирж Элис Нэлиагаас эцэд нь гэртээ байхгүй байна уу гэж асуухад Нэлия тийм ээ хайцныг нь мэдэхгүй байна гэж хариулсан. Элис хятад осуудад байшин үзүүлж нэг давхар хоёр давхрыг харуулсныхаа дараа зорин давхар руу уруудах үед хятад осуудад байшин маш их таалагдаж уруудахдаа замдаа таарсан урлагийн олон бүтээлүүд байхыг хараад эзэн нь урлагт маш илэгтэй хүн болтой гэж ярилцжээ. Тэд амралтын өрөө рүү оролт тэнд хүний хэмжээтэй эмэгтэй эрэгтэй хоёр баримл байх ба харахад нэг л эвгүй амар мэдрэмж төрүүлжсэн ч хятад осууд энэ баримл ч гэсэн айтаахан юм байна гэцгээдэг. Амралтын өрөөний хажууд ах жижиг өрөөний хаалгыг нээтэл хүүтэй агаар сэвэлзэж жижиг цонх нь 15 см орчим нээлттэй гэжээ. Гадаа өвөл цас орсон байхад цонх нээлттэйсэн дээлээс гайхсан ч агаар оруулж байгаа болов уу гэж бодоод буцааж хаасан. Мөн зорин давхарлуу уруудах шатны хажууд амралтын талбай руу гардаг хаалга байдаг бөгөөд байнга цоочтой байх ёстой ч Элис бариулаас нь бариад эргүүлтэл нээлттэй байсан. Ингээд Нэлиагаас энэ хаалгыг та нээсэн үү гэж асуухад үгүй би зорин давхарлуу огт буугаагүй гэдэг. Цаашаа явхад гаражны урдлын коридорт хэдэн утас цаас нэг хос савхин бэлий Blackberry маркийн гар утас шалан дээр өвтжээ. Элис цааснуудыг авч артал Беригийн утас авах бөгөөд шалан дээрээс нь цааснууд нь Беригийн Элист өгөх ёстой байшингийн шалгалтын тайлан байв. Элис дотроос сэжиг авсан ч хятад осуудыг дагуулan зорин давхарт байх бассейн руу ороход бассейны гэрэл бүрэн унтарсан харанхуй байлаа. Энэ өрөө цонхгүй учраас гэрэлгүй үед таг харанхуй болдог. Бассейн дээр хөх өнгийн бүтээлэг бүтээсэн нь улмал хайц сүрмээр баргар орчин бүрдүүлжээ. Бассейны урт нь 14 м буюу автобуснаас арай урт. Хоёр талаар нь бэлхүүсээр татгаар зэвэрдэггүй ган харшлагтай. Хятад хосын зуужлагч Жао нэг юм руу заагаад тэр цаана байгаа зүйл юу вэ гэж асуудаг. Бассейны эсрэг талын төгсгөлд харшлагын хажууд ямар нэгэн зүйл байхыг Элис хараад хүний дүрс шиг хоёр зүйлэн нуруугаа харуулаад суудсан байхын Бэри хааны хоёр юм бах та гарсан гэжээсээ яагаад энд сууж байгаа юм бол гэж дотроо боджээ. Тэр хоёр дүрс хөдөлгөөнгүй толгой нь үл ялэг хажуу тийшээ гилжсэн байдалтай. Жаа бас нэг баримл юм байна л да. Эцдийн сонирхол үнэхээр өөр юм а гэдэг. Саяхан өөр өрөөнд хүний баримл харсан учраас харанхуй дэсэн тэр зүйлийгч бас урлагийн бүтээл гэж боджээ. Элис мөн тиймээ урлагт их дуртай хүмүүсэлтэй гэж хэлээд гарцгаасан. Ингэж зорин давхрыг бүхэлд нь үзэж дууслаа. Гэвч Элис нэг л эвгүй мэдрэмж төрөөдөөсөн тул байшингийн аяллыг хурдан дуусгаж үйлчлэгч Нэлия чимээгүйхэн доод давхарт хоёр хүн сууж ийна. Хосууд шиг харагдлаа. Яваад нэг шалгаадах гэжээ. Гэвч Нэлия өөрөө бууж зүрхэлсэнгүй. Оронд нь тэнд байсан цэцэрлэгч Клэр доошоо бууж ердөө 2 минутын дараа шатаар амьсгаад өнгөж гарч ирээд тэд хоёулаа нас орсон байна гэж орлов. Шермэн хосууд бассейны хажууд зүгээр сууж исэн биш. Тэлээгээр хүзүүгээ боож хашлагнаас хүлүүлсэн байжээ. Тэднийг 14 м-ийн цанаас харанхуйд харахад өмнөх өрөөндөөсөн баримлуудтай маш дүртэй харагдчихсан. Элис энэ мэдээг сонсоод шууд 911 руу залгахын оронд эхлээд хааныг төрсөн дүү Мэри рүү залгаж хааны амиа алдсан байна гэж хэлснийхээ дараа 911-т дуудлага өгжээ. Цагдаа нар ирж хэргийн газрыг шалгахад гэрт хэн нэгэн хүчээр орсон шинжгүй. Хамгийн гол нь ийм их хөрөнгөтэй айлаас алдагдсан нэг ч зүйл байсангүй. Гинт этгээдийн гол зорилго нь зөвхөн тэдний амь нас гэжээ. Шүүх эмнэлгийнхээ ирж шалгахад хосууд 90 см орчим өндөртэй бассейны ган харшлагнаас савхин тэлээгээр хүзүүгээ болгосон байдалтай суужээ. Тэд насаараа дутсан тул уруулан хөхөрч ягаарчээ. Хааныгийн нүүрэнд хатсан цусны толб байсан нь түүнийг амиа алдахаас өмнө ширүүн эсэргүүцэл үзүүлж цохиулсныг илтгэдэг. Бассейны харшлага дээрч баг зэрэг цусны мөр. Харин Беригийн нүүр бид ямар ч шарах зорив байсангүй. Нүдний шилэн хүртэл хамар дээр нь хിവэр хувцсан урагдаж үрчийгээгүй маш эмгцэгцтэй байв. Энэ явдал мэдээгээр гарч зөвхөн Канад төдийгүй Америк, Европ даяар шууган тарьсан. Сэтгүүлчид шоргоолж шиг шавж цагдаагийн газраас тодорхой мэдээлэл шаардаж эхэлжээ. Гэтэл хэрэг гарсан эхний өдөр Торонтогийн цагдаагийн газраас хэвлэлийн урал хийхдээ одоогоор 90 сурвалжлагдж байгаа сэжигтэн байхгүй гэж мэдгдсэн. Сэтгүүлчид сэжигтэн байхгүй бол эхнэрийн өнөөгөө амиа оруулсан хэрэг юм байна гэж ойлгоод мэдээлж эхэлсэн байна. Үүн ширэмний 4 хүүхэд маш их бухимдаж албан ёсны мэдээлэлийг хэвлэлээр гарч байгаа мэдээлэл огт ор үндэсгүй худлаа зүйл. Цагдаа нар амиа оруулсан байж магадгүй гэж мэдээлсэнд гэр бүлийнх нь асар их цочролд орсон гэд цагдаагийн ажиллагаанд итгэхгүй
хувийн мөрдөгч болон шүүх эмнэлгийн шинжээчдийг тусгайлан хөслөн хэргийг биедан шалгуулжээ. Хөлсний мөрдөгчид цагдаа нарын олоогүй шинэ нотлох баримтыг олсон бөгөөд энэ нь бассейны шаланд ирэх чирэгдсэн мөрөө. Үүнээс үүдэн 2 таамаглал гарч ирсэн. Нэгт эхнэрээ өнөөгөөд аймаа орлоо. Бэри эхнэр хааныгаа зохиж өнөөгөөд дараа нь өөрөө аймаа орлоо. Хааныгийн нүр шарахтай Бэрийг шарахгүйсэн. Хоёрт хоёуланг нь хүмүүс өнөөсөн. Гэмт этгээдүүд хоёуланг нь хөнөөжөөд хэргийн газрыг зориуд баримал шиг болгон тайз зассан. Шинжээчид тэдний нас барсан хугацааг Баасан гарагийн өглөө олдохоос хамгийн багадаа 30 цагийн өмнө буюу 12 сарын 13-ны 3 дахь оройн 8-аас 10 цагийн хооронд нас барсан гэж тогтоожээ. Тэгвэл дээд лав гарагийн орой амиа алдсан байтал пүрэв гараг тэдний гэрт яагаад нэг ч хүн ирээгүй бол үргэлж олон хүн холигчээдэг тэр том айлд пүрэв гарагт үйлчлэгч Нэлийн амарсан. Фитнес тренер ирээгүй. Засварчин цэвэрлэгч нарын хинэн ч ирэх хувааргүй ээжээ. Гэмт этгээдүүд пүрэв гарагт гэрт нь хүн ирэхгүй гэдгийг яаж мэдсэн юм бол хүнийг тэлээ эсвэл олсоор боож хөнөөхөд хилний жижиг яс хугардагч тэдний хугараагүй ээжээ. Үүнээс болоод анх боолгож нас барсан уу эсвэл өөр замаар амиа алдсан уу гэдгийг шууд тогтооход хүндрэлтэй. Сүүлд хүзүүний судас боогцноос олж нас барсан гэж тогтоосон. Цагдаа нар Бэри эхнэрээ өнөөгөөд амиа орлсон гэх таамаглалд илүү ач холбогдол өгч ирсэн ч Бэрийг сайн мэдэх хүмүүс үүнийг шууд үгүйсгдэг. Учир нь Бэри бие махбодын хувьд маш сул дорой хүн bijээ. Эрүүл мэндийн муу зуршилтай тасгал хөдөлгөөнд дургүй биеэр ч хааныгаас томгүй залуу. Харин эхнэр хааны нь маш эрч хүчтэй, өөртөө анхаардаг, фитнесээр хичээлдэг, Бэригээс илүү булчинлаг, хүчтэй эмэгтэй ээжээ. Тиймээс ойр дотныох нь Бэри хааныг цодуулж амиа алдсан гэвэл илүү үнэмшилтэй. Бэри хааныг дэлж хөнөөнө гэж хизээч байхгүй гэж ярьцгаадаг. Шинжилгээгээр хосуудын биенээс ямар ч хор эмийн бодис илрээгүй. Мөн хоёр сууг олон бугуун хэсэгт нь хүлүүлж исэн мөр илэрсэн байна. Тэдний хүлжгаад дараа нь тайлсан мэжээ. Бэри өөрөө амиа орлох байсан бол өөрийнхөө бугууг хүлж дараа нь тайлна гэж байхгүй. Ингэснээр Бэри амиа орсон гэх таамаглал заамхарч хоёуланг нь хүмүүс төлөвлөгөөтэйгээр хөнөөсөн гэдг нь тодорхой болсон. Бэри Шерман багаасаа онцгой сайн сурдаг. Тэрээр 16 наснда Торонтогийн их сургуульд орж сүүлд дэлхийн шилдэг MIT-д астрофизикийн ухаанаар онц дүнтэй доктор хамгаалжээ. Оюутан байхдаа нах заав ээжийнхээ Empire Labs гэх жижиг эмийн үйлдвэрт жолооч хийж өвчтнүүдийн шээсний шинжилгээ цуглуулдаг ажил хийж гад эмийн салбарыг судалж эхэлсэн. Сүүлд нах заав ээж нь нас барахад 25 наснда уг компани 20%-ийг худалдаа авч 7 жилийн дараа 5 дахин өндөр үнээр буюу $2 сая зарсан. Ингээд 1974 онд Apotex компани үүсгэн байгуулж Канадын хамгийн том, дэлхийн 7 дахь том эмийн үйлдвэрийг байгуулсан. Эхнэр Хааны Шерман анхны нэр нь Эна байсан бөгөөд ахлах сургуультай амттай амтлаг амьдралаар амьдармаар байна гэд нэрээ албан ёсоор Хааны буюу зүгийн бололгоо өөрчилжээ. 23 наснда 29 настай Бэритэй гэрэлсэн байна. Тэд баяцсан ч дэлхийн саятн шиг хэд тансаглаж хөрөнгө мөнгө гайхуулгүй. Маш даруухан амьдарч сайн үйлсэд сая $100-оор нь хандив хүргэдэг байжээ. Гэвч тэдний ард асар олон дайснууд, шүүхийн маргаанууд эргэлдэжсэн. Ялангуяа эхнэр хааны баячуудын дунд аимшигтай харамж гэж хэлэгддэг байжээ. Тэрээр супермаркет ороод ногоо, бараа хийж авсан гялгар уутнуудаа хаяхгүй цуглуулдаг бөгөөд хувцас, Costco, Walmart зэрэг хямдхан эсвэл хуучин марааны дэлгүүрээс авч зарим зүйлээ түрээсэлдэг байв. Амиа алдахтаа хүзүүнээ зүүсэн байсан савхин тэлэн хүртэл хуучин марааны захаас $10 авсан зүйлээжээ. Зарим хүмүүс тэднийг ийм их мөнгөтэйж яагаад ингэж амьдардаг байна гэж шүүмжилдэгч Хааныгийн хувьд энэ нь төлөвшсөн амьдралынх нь дадал хэвшил байсан. Нөхөр Бэрэж мойдол. Түүний ундаг машин нь 2005 оны Mustang GT байсан бөгөөд анх $30,000 авснаас хойш 10 гаруй жил унжээ. Компанийн офис маш том хэмжээтэй мөртлөө Торонто хотын захад байрлах энгийн 2 давхар байшин байв. Даргынх нь өрөө жижигэн, ажилтнуудынхтайгаа яг ижилхэн ширээтэй. Үнэтэй савхин, диван, тансаг, баримл бүр туслахч байхгүй. Бэри өөрөө галтгоондоо очиж кофегоо чанан автомат машинаас чипс авч иддэг байв. Хувийн хамгаалагч, жолооч, туслахын хинэнч байсангүй. Томилдоор явхтаач компаниас бүх зардлыг нь авах боломжтой байтал үргэлж энгийн ангилалд нисдэг байв. Харин бусад удирдах албан тушаалтнуудаа бизнес ангилалд суулгадаг байсан. Гэхдээ тэд мөнгө өрдгөө хүмүүс огт биш байлаа. Бусад бизнест хөрөнгө оруулж ажлын байр олноор нь бий болгон эдийн засагт том хувь нэмэр оруулдаг. Мөн тэдний нийгэмд сайн үйлсэд хандвилсан мөнгө нь хэдэн зуун сая $100-оор хэмжигддэг байжээ. Үүнийг зарим хүмүүс татвараас зайлсхийх эсвэл компани нэр үндэ өсгөх тактик гэж ярьдагч үр дүнд нь олон ядарсан хүмүүс тусламж авч чадсан нь гарцаагүй үнэн. Хосууд өөрсдөө олон бизнес эрхэлж ийм даруухан амьдардаг байсан бол гэр бүлийнхэн хамаатан саднанд тэдний мөнгөөр тансаглаж бизнес класст нисэж дураараа амьдардаг байв. Тиймээс хэрэг гарах үед гэр бүлийнхэн өв залгамжлал болон хөрөнгө хуваах маргаанаас болж тэднийг хөнөөсөн биш үү гэх сэжиг хамгийн ихэнд гарч ирсэн. Нэгт Хааныгийн төрсөн дүү Мэри. Бэри Хааны хоёрыг наст бармагц хамгийн ихэнд би өв залгамжлах ёстой мөнгөтэй гэж гарч ирсэн хүн бол Хааныгийн дүү Мэри.
Мэри хааны хоёр маш дотн жил бүрийн өвөл Майами дахь цуслангийн байшинд хамтдаа амарч Диснейленд ордогч. Үнэн дээр Мэри ихчээсээ санхүүгийн бүрэн амралтайсан. Мэрийг байшин авахт нь байшингаа засахт нь мөнгө өгч бүр сар бүр 10,000 долларын амжиргааны тэтгэмж өгдөг. Бүр ихчийнхээ нөлөөгөөр ямар ч боловсралгүй мөртлөө Apotex компани захирлын албан тушаалд очив. Хэрэг гарах үед Мэри Флоридад байсан бөгөөд хэргийн талаар сонсоод хувийн онгоц түрээсэлж иржээ. Эренгүүтэл эгч маань насрахынхаа өмнө надад 300 сая доллар өгнө гэж амласан. Би үүнийг авах ёстой гэж оршуулган чулуугүй байхад хүүхдүүдийнх нь хажуугаар ярьж эхэлжээ. Цагдаа нар Мэрийг сэжгэлж шалгасан ч түүнийг энэ эрэгтэй шууд холбоотой гэх нотлох баримт олдоогүй тул сэжигтний чагсаалтаас ассан байна. Хоёрт тэдний 4 хүүхэд. Мэри хааны хоёр гэрэлснийхээ дараа хүүхэдтэй болох гэж маш олон удаа хичээсэн ч хүүхэд нь тогтохгүй байв. Урт хугацааны дараа анхны охин Лорн нь төрсөн. Хосууд илүү олон хүүхэдтэй болохыг хүссэн ч хааныгийн бие даахгүй байсан тул дараагийн 3 хүүхдээ тээгч ихээр дамжуулан төрүүлжээ. Сперм нь Мэригийнх харин өндгөөс нь донорын хувь. Тэгэхээр зөвхөн том охин Лорн нь л биологийн хувьд тэдний хүүхэд байсан бөгөөд амиа алдсны дараа 4 хүүхэд нь хөрөнгийг нь яг тэгш буюу тус бүр 2 тэрбум доллар авчээ. Том охин Лорн нь 43 настай йогоор хичээлдэг. Эцэг эхтэйгээ ямар ч маргаангүй насанд хүрснээс хойш нэг ч төгрөгийн тэтгэмж авалгүй биедаан амьдарч ирсэн тул сэжиглэгдээгүй. Дунд охин Александра 32 настай сувилагч мэргэжилтэй эцэг Бэритэйгээ хамгийн төстэй зантай даруухан сайн дурын ажилд идэвхтэй оролцдог. Эцэг эхтэйгээ хамгийн дотно нэв. Ширэмний хосууд байшингаа зархажсэн гол шалтгаан нь Александрагийн гэр бүлтэй ойрхон амьдрахын тулд хажууханд нь шинэ байшин барьж ирсэнтэй холбоотой. Бага охин Кейлин 27 настай эцэг эхээсээ мөнгөний хараад байсан тансаг хэрэглээтэй охин байв. Тухайн үед хурмандаа бэлтжсэн бөгөөд бүх зардлыг Мэри хааны хоёр гаргасан. Машин нь жоохон л болохгүй болонгууд ээжээ машин эвдэрчлээ шинийг авъя гэж мөнгө нэгдэг байв. Хааны түнд машин засдаг засварын газар гэж байдаг. Аавч нь хүртэл өөрөө засдаг байсан очид засуул гэж хэлдэгч тэрээр ааваасаа шалсаар агаад мөнгө авдаг байжээ. Хэрэг гардаг тэр 7 хоногт хүртэл шинэ машин худалдаж авсан байв. Хамгийн их сэжиглэгдсэн хүн бол хүү Жонатан 32 настай. Жонатныг цагдаагийн газраас ажиглаж түүний гар утас, компьютер, санхүүгийн бүх гүйлгээг шалгажээ. Учир нь тэрээр эцэг эхтэйгээ маш муу харилцаатай. Жонатан хувийн агуулгын бизнес болон бусад төслүүдэд зориулж ааваасаа 135 сая канад доллар зээлж авсан байжээ. Цагдаа нар Жонатны имэйлийг шалгахад хэрэг гарахаас 2-7 хоногийн өмнө Мэри хүрүүгээ авсан мөнгнөөсөө эхний 50 сая доллараа буцааж төл гэж мэйл бичгэд Жонатан зөрүүлээд та бусад найз нөхөдөө зөндөө мөнгө зээлүүлчихэд буцааж авдаггүй ээж. Яагаад төрсөн үгээс нэхэд байгаа юм бэ гэж маргалцсан байв. Түүнчлэн Шермний гэр бүл еврей заншлаас сахидаг. Юудын шашинтай гэр бүл байтал ганц хүү Жонатан нь ижил хүстэн байжээ. Эцэг эх нь үүнийг огт зөвшөөрдөггүй. Хэрэг гарахаас өмнөхөн Жонатан найз залуугаа гэртээ авчирхад Мэри хааны хоёр эрс эсрэгүүцэн том эрүүл болсон. Иймээс мөнгөө буцааж төлөхөөс болон бэлгийн чих хандлагыг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс олж эцэг эхээ хөнөөсөн байж магадгүй гэх яриа гарчээ. Бүр төрсөн дүү Александра нь хүртэл анх аав ээжээ хөнөөсөн байх гэж сэжгэлж ахтайгаа харилцаагаа бүр мөсөн тасалжээ. Гэвч цагдаагийн байгууллагаас Жонатныг шалгаад гин буруугүй гэж үзсэн. Сүүлд 2021 онд Жонатан Торонто Star сонины подкастт оролцож 5 цагийн турш өөрийгөө гин буруугүй гэдгийг дараах 3 шалтгаанаар баталж ярьжээ. Нэгт цагдаа нар намайг маш наривчлан шалгасан ч нэг ч удаа байр авчилж яллаагүй. Учир нь ямар ч нотлох баримт байхгүй. Хоёрт цагдаа нарын ажиллагаанд итгэхгүй байсан тул сая доллараар хувийн мөрдөгч хөлслөх санаачлагыг би өөрөө гаргаж санхүүжүүлсэн. Гуравт гэмт этгээдийг олоход зориулсан 10 сая долларын шагналын мөнгийг би өөрийн санхүүгээс нэмж 35 сая доллар олгож өсгсөн гэж дэлгэрэнгүй ярьжээ. Энэ үеэр хөтлөгч тэгвэл таны бодлоор гэмт хэрэгтэй хэн байж болох вэ гэхэд Жонатан аавтай маань бизнесийн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй сүлжээнийхэн өөрсдөө эсвэл захиалах даалгаврчин хөлсөлж хөнөөсөн байх магадaltaй гэж хариулжээ. Гэвч асар их өв залгамжилж авсан шагналын мөнгө нэмж хувийн мөрдөгч хөлсөлөх нь тийм ч хэцүү зүйл биш тул энэ нь Жонатыг гин буруугүй гэж бүрэн батлах үндслэл болохгүй гэж хүмүүс үзэж байна. Мэри Канадын түүхэнд хамгийн олон удаа шүүхийн зарга үүсгэсэн хүн юм байна. Тэрээр нас барах хүртлээр холбооны шүүхэд 1200 гаруй зарга үүсгэсэн. Өөрөөр хэлэх юм бол түүний амьдрал үргэлж шүүхийн маргаан дунд өрнөдөг байсан бөгөөд ердөө $1 хохирол амссан ч цаавал шүүхэд өгдөг зарчимч зантай нэгэн байв. Жишээ нь тэдний амьдарч байсан хаавс нь 1990-ад онд баригдсан бөгөөд барилгын ажил нь 5 жил үргэлжилж $2.3 сая зарцуулагджээ. Гэтэл Мэри уг байшин барихад оролцсон архитектур, барилгын компани, дизайнер зэрэг 12 өөр компанийг шүүхэд өгсөн. Шалтгаан нь чанарын доголдол ба хугацаа хоцорсон явдал. Шүүхээс Мэригийн талд шийдвэр гаргаж барилгын ажил зарцуулсан $2.3 сая барилгын компаниудаас бүрэн буцааж авчээ. Үүнээс болоод зарим компаниуд бүр дампуурсан. Ийм зантай Мэрийг үзэн яддаг хүмүүс асар олон байсан бөгөөд тэдний хамгийн том төлөөлөл нь өрсөлдөгч эмийн компаниудын эзэд байлаа. Мэригийн Apotex бол хуулбар эм үйлдвэрлэдэг компани.
Дэлхийн том эмийн газрууд шинэ нэм вакцин бүтээхэд асар их цаг хугацаа сая доллар зарцуулдаг тул эхний 20 жил патент авч өндөр үнээр заран хөрөнгөө нөхдөг. 20 жилийн дараа патентын хугацаа дуусгаад бусад компаниуд тэр эмийг хуулбарлан хямд үнээр зарах эрхтэй болд юм байна. Гэтэл Бэри патентын хугацаа дуусаагүй байхад хуулийн цорхойг ашиглан хуулбар эмийг хугацаанаас нь өмнө үйлдвэрлэн хямд үнээр зах зээлд гаргадагаас болоод олон улсын томоохон эмийн компаниуд асар их хохирол амсдаг байв. Тэд Бэригийн эсрэг шүүхийн зарга үүсгэдэг байсан бөгөөд Apotex компани хамгийн шилдэг өрөө нь шүүх, хуулийн багийн өрөө. Бэри тухайн үед өөрийг нь мөрдөж байгаа хувийн мөрдөгчдийг анзаарч зарим эмийн компаниуд намайг тандж байна. Хүсвэл намайг хөнөөж чадхаар хүмүүс гэж ярьдаг гэжээ. Гэвч тэрээр айд сэрэмжлэхгүй хувийн хамгаалагч эсвэл суман төсвөртэй машин ч хэрэглэдэггүй. Үүнээс болоод том эмийн компаниудын нэг нь захиалга таллах хийлгсэн байж магадгүй гэх таамаглал гарсан. Гэвч Бэригийн гэр бүлийг сайн мэдэх хүмүүс дэлхийн эмийн компаниуд бишээ. Бэрийг насан туршдаа эцсээ хүртэл үзээ ядсан өөр нэг хүн байгаа. Тэр хамгийн с ิจ гтэй ингэцгээдэг. Тэр хүн бол Бэригийн үеэл Кэри Винтер. Бүр хосуудыг нас орсныг сонсоод сайн юм болж бүр их таамаглагдаж өгөх ёстой байсан. Бэри Шерман бол хараагц амтан. Түүнтэй холбогдсон хүн бүр зовдөг байсан. Мөнгөний төлөө хэнийг ч дэвсэлж чадах хүн хэмээн хэвлэлээр ярьжээ. Бүр өөр нэг хэвлэлд ярьслага өгтөө би Бэригийн толгойг тасдах юмсан гэж зөндөө мөрөөддөг байсан. Толгойг нь эргүүлж таллаад өчнөө өдөр өшөглөх ёстой байсан гэж ярьжээ. Тэгвэл яагаад Кэри Бэрийг ингэж их үзий яддаг байсан бол? Бэрийг нас орохоос өмнө Кэри түүнтэй 1 тэрбум долларын шүүхийн маргаантай байжээ. Кэри бол Бэригийн нахцах Лю Винтерийн хүү. Лю Винтер 4 үтэй. Том хүү Пол, 2 дахь хүү Жефферт нарыг албан ёсоор өргөж авсан. 3 дахь хүү Кэри, бага хүү Дэна нар нь төр асран хамгаалтанд байсан хүүхдүүд. Нахцах Лю Винтер Empire Labs компаниг үүсгэн байгуулж Бэри тэнд ажиллагаад үйлдвэрийн дарга хүртэл дэвшсэн. Гэтэл 1965 онд Бэри чинь цусны цагаан бөмбөний хорт авдраар өвчөлж нахцах Люгийн тархины судас задарч гэнэт нас орсноос 17 хоногийн дараа эхнэр нь ч мөн нас оржээ. Ингэж 3-аас 7 насны 4 хүн хүүхэд үлдсэн. Эцэст нь нас орсноос болоод Empire Labs компанид ампуурлын ирмэгт очиход тухайн үед 23 настай байсан Бэри MIT-д суралцгаа төр хойшлуулан Торонто руу буцаж ирээд компанийг удирдах эхэлжээ. Бэри компанид хувьцаагүй байсан тул ахлах сургуулийн баян найз Жоли ааваас болон өөрийн ээжээс мөнгө зээлж нийт $350,000 Empire Labs-ийн 20% хувьцааг өнчөө үлдсэн 4 хүүхдийн өв залгамжлалыг хариуцж исэн Royal Trust сангаас судалдаж авчээ. Ингэхдээ Royal Trust сан Бэрид нэг болцол тавьсан нь хүүхдүүдийг 21 нас хүрэхэд компанид ажилд ав. Хэрвээ тэд 2 жил ажиллах юм бол хүүхэд тус бүрт 5% хувьцааг хямд үнээр худалдаж авах боломжийг олгох саналв. Бэри энэ болцлыг зөвшөөрөн хувьцааг авч компаниг хөл дээр нь босгожээ. Гэвч 5 жилийн дараа Бэри болон найз Жоол нар өөрсдийн эзэмсчээс 20% хувьцаагаа 5 дахин өндөр үнээр буюу $2 сая өөр компанид худалдсан. Үүнээс болоод өнчөө үлдсэн 4 хүүхэд 21 нас хүрээд эцгийнхээ үүсгэн байгуулсан компанид ажиллаж 5% хувьцаа худалдаж авах боломжгүй болсон байна. Үүний дараа Бэри зарсан мөнгөөрөө болон хуримтлуулсан туршлагаараа одоогийн Apotex компаниг үүсгэн байгуулжээ. Хүүхдүүд нас бий түрээд үүнийг мэдэж Кэри Бэри дээр очиод манай эцэг эхийн Empire Labs байгаагүй бол өнөөдрийн Apotex бий болохгүй. Та компаниг зараагүй байсан бол бид 5% хувьцаа авч нийт 20% хувьцаагаар компани хувьцаа эзэмшигч болох байсан гэж шаардлага тавьжээ. Харин Бэригийн хувьд өөрийн гэсэн тайлбартай. Нэгт би хувьцааг сантай тохиролцсон хууль ёсны дагуу өөрийн мөнгөөр худалдаж авсан. Хоёрт миний төлсөн $350,000 хүүхдүүдийн хадгаламжийн санд орсон. Гуравт би тэр компанийг уналтаас нь аварч бизнесийн зарчмаар зарсан. Бизнест ийм зүйл байдаг гэсэн ч Бэри ёс суртахууны үүднээс Винтрийн ах дүүс тусламж үзүүлж бэлэн мөнгөөр $15 сая зүгээр өгчээ. Мөн бага хүү Дэнаг өөрийн компанид ажилд оруулж сүүлд Дэна бэлгийн гэмт хэрэгт холбогдоход нь хүртэл хууль чөлөөлж өгсөн. Дэна хар тамхи хэтрүүлэн эргэлснээс олж нас орсон байна. Гэвч Гэригийн үссэн зүйл нь ердөө л мөнгө. Тэрээр та манай компанийг зарснаас болоод бид хувьцааг үлдсэн. Тиймээс одоогийн Apotex компанийхаа 5% хувьцааг бидэнд өг хэмээн шаардахад Бэри шууд татгалцсан байна. Ингээд Гэри шүүхэд зарга үсгэжээ. Энэхүү шүүх хурал 10 гаруй жил үргэлжилснээ эцэст хэрэг гарахаас ердөө 3 сарын өмнө буюу 2017 оны 9 сард шүүхээс Бэригийн тал шийдвэр гаргасан. Гэри болон түүний ах дүүс нэгч төгрөг авч чадаагүй. Түнчлэн хуулийн дагуу Бэригийн зөв болох нь батлагдаж, Гэри болон түүний ах дүүст 10 жилийн турш гарсан шүүхийн зардал болон өмнө нь Бэригийн тэдэнд өгчээсэн $15 сая бүрэн буцааж төлөхийг шүүхээс үүрэг олгожээ. Уг нь Бэри тэр $15 сая буцааж авахгүй байж болох байсан ч ах дүүсийнх нь увайгүй үйлдэл дургууг нь хүргэж бүх мөнгөө нэхэмжилсэн байна. Хэрэг гарахаас 1 сарын өмнө буюу 2017 оны 11-р сард Бэри шүүхийн зардал болох $300,000 нэн даруй төлөхийг Кэригээс шаардаж шахалт үзүүлжээ.
Гэри мөнгөгүй байсан тул 2 үйл хөдлөх хөрөнгө цуслангийн байшин болон өөрийн амьдарч исэн байшингаа хүртэл зарж санхүүгийн гүн хямралд орсон. Яг ийм шахалтанд орсноос хойш 1 сарын дараа ширэмний осууд амиалджээ. Гэри энэ мэдээг сонсоод баярлж бүр бүжгэлсэн гэдэг. Тиймээс цагдаагийн газар түүнийг сэжиглэхээс өөр аргагүй. Түүнчлэн Гэри Бэригийн талаар худлаа зуу яриа тарааж 90-ад онд Бэри над дээр ирээд эхнэр хааныгаа хөнөөгөөд өгөөч гэж асууж исэн. Насрахаасаа хэдэн сарын өмнө ч бас асуусан. Би яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухад Бэри миний хуримтлуулсан хөрөнгийг эхнэр маань хамтран эзэмшнэ гэдэг утгагүй зүйл гэж ярьж исэн юмээ мэдүүлжээ. Гэвч үүнд ямар ч нотлох баримт байгаагүй. Ердөө Гэригийн өөрийнх нь яриа. Эцэст нь Гэри хитрхи сэжигтэй байсан тул полиграфын шинжилгээнд оруулжээ. Та Бэри хааны хоёрыг хөнөөснө гэх асуултанд хуульч нь хариулах байхыг зөвлөсөн. Бэри танд эхнэрээ өнөөлөх захиалга өгснө үү гэх асуултанд хариулсан ч аппаратын дүгнэлтээр 100% худлаа ярьсан нь батлагдсан. Хэрэг гарсан хугацаа 2017 оны 12 сарын 13-ны оройн 8-аас 11 цагийн хооронд бөгөөд Гэри тухайн үед кокаины хамааралтай хүмүүсийн имчилгээний уулзалтанд суужгаад 9 цагийн үед гэртээ ирсэн гэдэг. Утсаар байршлыг нь шалгахад гэртээ ирсэн нь үнэн байсан бөгөөд үргэлжлүүлэн Netflix-ээс кино үзсэн гэжээ. Гэригийн гэр ширмнийхаас тийм ч хол биш тул утсаа гэртээ үлээхэд гарсан байх, эсвэл алуурчин өлсөсөн байх боломжтой ч цагдаа нар хангалттай нотлох баримт олж чадаагүй. 3 дахь сэжигтэй этгээд бол Бэригээс 15 настай дүү түүний хамгийн дотны найз гэгддэг Фрэнк Д'Анжело. Фрэнк бол олон төрлийн бизнес эхлүүлж бүгдийг нь дампууруулж явсан нэгэн бөгөөд түүний бизнесийн ихэнх санхүүжилтийг Бэри гаргадаг байжээ. Тэд анх 2002 онд Бэригийн зархаж исэн шүүсний үйлдвэр дээр уулзсан. Фрэнк заллан мэхлэх авьяастай тэрээр Бэрийг хятгаж шүүсний үйлдвэрийг заруулахын оронд пивний үйлдвэр болгон өрчлүүлж өөрөө нэгч төгрөг оруулахгүйгээр захирлан олжээ. Бэри уг пивний үйлдвэрт асар их хөрөнгө оруулж сурталчилгаа хийсэн ч борлуулалтын орлогоос сурталчилгааны зардалд авснаар дампууржээ. Үүний дараа Фрэнк энергийн ундаа гаргаж мөн л дампуурсан. Дараа нь ресторан нээж бас л дампуурв. Фрэнкийн гар өрсөн болгон дампуурдаг байсан ч Бэри түүнд 5 жилийн дотор 100 сая долларын хөрөнгө оруулсан байлаа. Дараа нь Фрэнк би замаа буруу сонгожээ. Кино урлагт хүч үзнэ гэд кино зохиол бичиж өөрөө найруулж өөрөө гол дүрдэн тоглосон кинонуудыг хийж эхлэв. Үгийг боёо, аяыг боёо, дуучин боёо гэдэг шиг. Тэрээр нийт 7 кино хийсэн бөгөөд бүгдээрээ үзэгчдээс амьдралтаа үзсэн хамгийн хогшиг кино гэх үнэлгээг авчээ. Тэрээр кинондоо Дэни Айло, Джеймс Кан зэрэг Холливуудын домогт Итали гаралтай жүжигчдийг хөлсөн тоглуулдаг байсан бөгөөд энэ бүх киног Бэригийн мөнгөөр санхүүжүүлжээ. Киноноос гадна дуучин болно гэд 18 цомог гаргасан ч бүгд дампуурсан байна. Бэри түүнд нийт 268 сая долларын хөрөнгө оруулсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулалт гэхээсээ илүү мөнгө заллуулсан гэхэд болно. Үүнээс болоод хүү Жонот нь аавдаа маш их гомддог байв. Аав надаас зээлсэн мөнгөө нэхэд идэг мөртлөө байнга дампуурдаг Фрэнкэд яагаад дахин 100 саяар нь өгөөд идэг юм бэ гэд. Фрэнк маш их өртөө 400 гаруй зээлдүүлэгчтэй. Сүүлд 19 настай охиныг хүчинтсэн эргээр шүүхэд дуудагдчихсан ба 2023 онд Торонто хотын даргаад Бидан нэр дэвшиж ердөө 343 санал авсан. Бэри байнга бүтлгүүцдэг Фрэнкээс санхүүжилтээ татаж мөнгөө нэхэмжлэхээс айж Фрэнк осуудыг хөнөөсөн байж магадгүй гэсэж гарчээ. Фрэнк байцаалтын үеэр би хөнөөгөөгүй. Хэрэг гарахаас 3 хоногийн өмнө Бэри надтай уулзаж чам шиг найзтай байсандаа баяртай байна. Одоо өгсөн ч харамсах зүйлгүй гэж хэлжээсэн. Энэ эргийг дор хаяж 2 хүн үйлцсэн. Бэрид татгалцсан аргагүй санал тавьсан ч зөвшөөрөөгүй тул хөнөөсөн байх гэж The Godfather киноны алдартай ажлыг иш татан ярьжээ. Гэвч түүний эсрэг ямар ч нотлох баримт олдоогүй. Энэ мэтээр сэжиглэгдсэн хүмүүс олон байсан ч Торонтогийн цагдаагийн газар нэг ч хүнийг баривчилж яллаж чадаагүй байна. Цагдаа нар хэргийн газарт нотлох баримт цуглуулахдаа маш их алдаа гаргасан. Нэгт хэргийн газрын микро ширхэг үс ДНХ цуглуулах төхөөрөмжийг ашиглаагүй. Хоёрт цагдаа нар анх ирэхэд үйлчлэгч нээлээ шал угаагаад байж хат нь түүнийг зогсоож хэргийн газрыг хамгаалсан даваагүй. Гуравт хэргийн газрын үзлэг дуусны дараа гэр бүлийнхний хөлсөлсөн хувийн мөрдөгчдөг очиход цагдаа нарын анзаараагүй асар олон нотлох баримтууд гарч ирсэн байна. Энэ хоёр хэргийн газраас 25 ширхэг хурууныхээ олцсон. Ийм том хэрэг гарсан үед сэжигтэн хийлд авахаас сэргийлж олон улсын нисгэн онгоцны буудлын хяналтын камерын бичлэгийг шууд хуулж авдагч Торонтогийн олон улсын нисгэн онгоцны буудлын бичлэгийг шалгаагүй. Сүүлд сэтгүүлч асуухад шалхахаа марсан гэж хариулсан байдаг. Ширмэ осуудыг хамгийн сүүлд ажилдаа ирж явах үеийн бичлэгийг Apotex компани хамгаалтын ажилтан шууд цагдаад хүлээлгээ өгсөн ч шалгалтын багийнхан тэр бичлэгийг бүхэл бүтэн 1 сарын турш огт нээж үзээгүй байна. Хэргийн газар бишин чин дараа үзийгээд хойш нь тавьжээ. Үүнээс болоод цагдаагийн газар олон нийтийн шүүмжлэлд өртөж эргээд тэрбумтны аллагыг ингэж хариуцлагагүй шалгаж байхад жирийн иргэд тохирвол бүр шалахгүй мэн гэж бухимддаг. Хэрэг гарснаас хойш 4 жилийн дараа цагдаа нар хяналтын камерын 23 секундын бичлэгийг олон нийтэд ил болгожээ.
Уг бичлэг нь ширэмний хөршийг нь гадаах камерын имжлэг бөгөөд хэрэг гарсан орой өвлийн зузаан хувцастай залуу тайван алхахыг бичигдсэн байна. Цас орсон 12 сарын шөнө тэр аваар өөр ямар ч хүн холхоогүй тул цагдаа нар түүнийг гол сэжигтэн гэж үзжээ. Гэвч бичлэг цацагдсны дараа иргэд зүгээр л салхилахаар гарсан юм шүү. 4 жил шалгачаад ингээд л болоо юу гэж шоолсон байдаг. Анх цагдаа нар энэ бичлэгийг хараад манай цагдаа нарын нэг нь алхаж ийн гэж одоо тоолгүй өнгөрүүлсэн байжээ. Анхнаасаа сайн шалгасан бол тэр залуугийн алхаа гişгээ биеийн галбар хувцалтаар нь дотны хүмүүс нь таних бүрэн боломжтой байсан. Гэвч хамгийн их эргэлзээ төрүүлсэн зүйл бол 2019 онд Шермэн осуудын хүүхдүүд хэрэг гарсан хаусыг буулгаж газартаа тэгшилсэн. Хэргийн шийдэгдээгүй эзэн нь олдоогүй байхад хэргийн газрын хэрэг гарснаас хойш ердөө 2 жилийн дараа устгасанд олон нийт шоконд орсон байна. Хүүхдүүдийнх нь тайлбарлаж байгаагаар эцэг эхийн маань амиа алдсан байшин хаягдаж эзэнгүй байхыг харах бидэнд сэтгэлийн асар том шаналгаа байсан тул буулгахаас зур аргагүй байсан гэжээ. Анхандаа Беригийн үеэл Кэрийг хамгийн том сэжигтэн гэж бодож байсан хүмүүс энэ явдлын дараа мөнгөнд дулаарсан хүүхдүүд нь өөрсдөө өнөөцсөн юм шүү гэж сэжиглэхэд хүрсэн. Одоогоор хүүхдүүд нь бид алуурчныг эцсийн хүртэл хайхуулна, шагналын мөнгө амласан, мэдээлэл цуглуулсаар байгаа гэж мэдэгдэж байгаач хэрэг одоо хүртэл нууцлаг хийвэр байна. Тэгвэл та энэ аимшигтай эргийн талаар юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа, таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.